Рил хийгээгүй маш утсан байна. Тэгээд энэ удаагийн даавар ямар нэгэн бүтээгч зурвал рилийн маань 19 дахь хэсэг бэлэн боллоо. Төрсөн ганц ахын маань хайрт охин "Анаа миний хохны хайр удахгүй болно. Та надад ийм даашин хийгээд өгөөч" гэд над руу чаад бичээд зураг явуулсан. Тэгээд бид хоёр ярилцж агаад энэ Барби даашин хийхээр болсон. Хүн амьдралдаа дунджаар 4-5 хонхны баяр тэмдэглэдэг гэж бодох юм бол манай дүү 2 дахь хонхныхоо баярыг тэмдэглэж байгаа. Тэгээд энэ баярт мөчөө нацтай хуваалцанд би их баяртай байгаа. Яагаад гэхээр би өөрөө багтаа ихчтэй болохыг, төрсөн ихчтэй болохыг айгүй хүсдэг байсан. Тэгээд байхгүй зүйлийг хүсдэг хүний зан юм хайна. Гэхдээ би дүүдээ ихчийн үргийг биелүүлсэндээ маш их баяртай байгаа. Хөвгүүдтэй ойж өгсөн хувцсыг эс татах юм бол энэ олон жилийн дараа өөрөөсөө өөр хүнд даашин цасан тохиолдол энэ байлаа. Өөртөө ер нь олон жил хувцс хийсэн хүн болохоор ер нь өөрийнхөө хэмжээг сайн мэднэ. Тэгээд дээрэс нь ямар нэгэн хувцс хийсэн ч өөрийнхөө өөртөө хийж байгаа учраас хитэн л бол хитүүдээ өмсөж үзээд дэрсмаараа томсгоо жижигсгээд ер нь тохиолчдаг. Харин хүн тус хийж өгөхөөр нэг хэцүү юм нөгөө өмсөж үзэж тааруулж дараагийн үед л ингэж явах гэхээр нөгөө хүн байнга миний хажууд байж чадахгүй тэр нь жоохон асуудал байсан. Гэхдээ манай дүү бол чадгаараа маш олон удаа ирсэн. 7 хоногт бараг 3 удаа иржиж ингээд би эсвэрийн амжилттайгаар тасгасан. За тэгээд сая бичлэгийн ихэнд би нэг тоо бодвол тооны машин дээр нэг тэгтлэн шиг суугаад байгаа. Тэгээд тэр нь iPad дээр гарч байгаа миний тэр нөгөө бичлэг болох. Жилийн өмнө 18 19 онд YouTube дээр биес хэрхэн хэмжээ аваад тэр хэмжээгээр хэрхэн өөрийнхөө суур үлгэрийг байгуулах вэ гэсэн тэр хичээлээ мартсан байлээ. Өөрийнхөө хийсэн хичээлийг өөрөө мартсан. Тэгээд тэрийг харж агаад дүүгийнхэн биес авсан хэмжээнүүдээрээ тооцоолол хийгээд суур скор гаргасан. Тэгээд тэр суур скорээ та бүхэн харж байгаачлан хар баатан цаасан дээр гаргаж агаад тэрнийг бичгийн цаасан дээр хувилж авч агаад энэ даашин цасныхаа эсгүүрийг загварчилж гаргасан байгаа. Ер нь л даашин цаа ойж тусахад надад 21 хоногийн хугацаа байсан. 3-7 хоногийн хугацаа. Гэхдээ ажлын 5 өдөр бол би ерөөсөө даашин цаа ойж амжихгүйсэн. Сургууль цэцэрлэг тэгээ бусад ажлуудаа хийхээр цаг гарахгүй. Тэгээд дүү маань амралтын өдөр тэгээд хүүхдүүдийг мань харж өгөх үед нь би ойдог байсан. За надад зааснаар миний сурснаар эсгүүр гаргах 3 төрлийн арга байдаг. Нэг нь болохоор миний хийж байгаа арга, хоёр дахь нь манекан дээр гаргах, гурав дахь нь програм ашиглаж эсгүүр гаргаж болно. За тэгээд цаг тавьчих байсан учраас би энэ аргыг хэрэглэсэн байгаа. Нэг дахь аргыг, хоёр дахь аргыг бол хэрэглэх боломжгүй. Яагаад гэхээр би өөртөө тааруулаад захиалсан манекан манай дүүгийн биеийн хэмжээнд бол тохирохгүй. За гурав дахь аргыг ашиглая гэхээр програмаа сайн мэддэг байх хэрэгтэй. CLO гэд би 3D програм тэнцэнэ модельийнхаа хэмжээг өнгөт модель нь үсээ тэгээд тэр модельийнхаа биеийн дээр яг л манекан дээр зураад хийж байгаатай адилхан хийдэг нэг тийм програм байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг сурч байсан ер нь сурсан. Гэхдээ яг ийм тавьчуу нэг 50 сууж чадахгүй нөхцөл байдалд ингээд хүүхдүүдийн дундуур ингээд юм хийж байгаа зөвхөлтөд програм дээр суух нь илүү их цаг алдах учраас би эхний аргыг ашиглаа хийсэн. За одоо та бүхэн харж байгаа ч ингээд үндсэн эсвэрийг гаргана. Суур эсвэрийг гаргаснаа тэнцэнээсээ загварчлах эсвэрийг гаргана. Тэгээд загварчсан эсвэрээ мэдээж хэрэг норог даван дээр ингээд ойж үзэн. Тэгээд тэр норог давгаа хүндээ өмсүүлээд суулны зай нэмэх эсвэл хасах хэсгүүдэд тэмдэглээд